За, болгон туяг шүү яг үннийг хэллээ. Монгол ардын нам ялахын тулд энэ одоо хотосготын эрх зүйн байдлын тухай хуулийг 24 оны 6 сард сонгуулийн өмнө уран хашгиран баталсан. Та нөхөд баталж байхдаа он сараа харж болох байсан. Тэртээ тэргүй засгийн газар шинчлэгдэн эмхлэгдэж байгуулагдах нь тодорхой. Дараа нь орон нутгийн сонгуул ямар юмных нь 14 хот мот байгуулад нутгийнхын заагийг тогтоогоод ерөнхий төлөвлөгөөг нь хийгээ, тийм юм байхгүй штэ. Хөдөө орон нутаг очисон тойрогтой очил за хэдүүлээ өстө хот болох гэж байна, гоё хүү хаа намайг сонгоорой, биднийг сонгоорой, манай нам мална ингээл сонгосон штэ. Тэгээ одоо энийг хийж чадахгүй буцаагаад ороод ирж байгаа. Тэгээ нөө олон толон юмэр сонгож исэн гişүүд нь бүгдээрээ танхимд байхгүй. Тэгээ одоо энэ Эрдэнэ өрн сайд энийг танилцуулж идэг бол дэмэн штэ. Энэ хүн чинь энэ удаа их хуралд орж ирсэн. Гэтэл өмнөх одоо тэрийг хариуцчихсан сайд нь хайцсан, хариуцах ёстой. Байхгүй байгаа байхгүй юу? Одоо дахиад худлаа болно. 26 оны 6 сарын 1 хүртэл хойшлно. Улсын хурлын тогтоол нь бас хойшлно. 27 оны 1 сарын 1. Ерөнхийлөгчийн сонголт нь шүү дээ. Дахиад ялна гэл хитэн тийшээ гараад давхгүй наан хийж барахгүй хаа. Хөдөө байгаа тэр сумдууд ч одоо хот болно гэдэл нутаг одоо нэг хилийн цаг тогтооно гэдэг тэрийг барахгүй тэрийг одоо их хурл хийчих юм уу? Тэгж ойлголоо би сая. Бид нар одоо метрээр явах уу? Эсвэл засаг даргатай нь очиж тохиролцох юм уу? Шижир гишүүний хэлдгээр яг үндэ хариуцлагын тогтолцоо огт байхгүй. Хичнээн хуулийг сонгуульд зориулж баталчаад одоо дахиад хойшилж байгаагаа тоолож гаргаж ирмээр л байна да. Тухайн үед одоо ялахын төлөө сонин юм сэжижсэн нөхдүүд энэ хариуцлага хүлээх ёстой шүү. Сая болгон туяа дарга зөв хэлж шүү. Бид нар батлахтаа он сарын харах ёстой байжээ гэж. Тэгээ энэ их хурлын гишүүдийн нэг ийм он сар өөрсдөөс үл шалтгаалan болдог зүйлээ харж хууль баталчаамаар байна. Нэг удаагийн сонгуульд зориулсан хуулийг дахиж энэ 126-тай парламентод баталмааргүй босхийг давуулмаарчгүй байна. Би асуулт асуугаагүй үг хэлж байгаа шүү.